Ярилцлагын дараа авах юм аа. Гэхдээ одоо шууд яриг орох яриад орчих. За асуулт маань хорооны иргэдийн бодлогын сул болоо. Даваа ташны гарч байгаа. Тэгэхээр манай юу хийцгээд тэгэхээр иргэдийн нийтийн бодлогын үйл ажиллагааг сайн байрлуулах хоёр мэдээлэл байгаа. Нэгдүгээр нь иргэдийн өөрөө хамааран амжилттай иргэн өөрөө яаж мэдээж тэр мэдээлэлээс хамаарч иргэдийн нийтийн бодлогын үйл ажиллагаа сайн муу хаагна гэж бодож байна. Тэгэхээр бид нар иргэн гэж нэг хуваарлж хуваарлж хэсэг байгаа. Иргэдийн нийтийн бодлогыг хоёр ангиллаар авчихсан. Тэгэхээр иргэн хүн иргэдийн нийтийн бодлогоор яагаад оролцохгүй байна гэхээр иргэн хүн дээр ийм сонирхол байна. Нэгдүгээр нь иргэдийн нийтийн бодлого гэдэг маань өөрөө юу юм бэ гэдэг юмс ойлгохгүй. Ямар шат ажиллагаа бий болдог, хэдэн үнээс бүрддэг, ямар үйл ажиллагаа явуулдаг, иргэн хүнд өөрөө яаж нөлөөлөх гэдгийг ойлгодоггүй бөгөөд өөрсдөө бас хийчихсэн. Тэгэхээр одоо зөвхөн байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцдог. Дээр нь иргэний өөрийнх нь ухамсар муу, дээр нь хяналт вирусыг тавьдаггүй. За иргэнд хэрэгтэй шийдвэр гаргадаггүй учраас бас иргэн өөрөө оролцдог юм талаа. За иргэн хүний хувьд бол бэлэнчлэх сэтгэлгээг их давуу болчихсон. Альваг бэлнээр хүлээх юм хандлагатай болсон. Альва юмыг дандаа мөнгөний сэтгэлгээгээр ханддаг. Зоорсын нөхөр ханддаг. Мөнгөтэй буюу одоо тодорхой шанын боромжлолтой юм гаргацдаг. Тийм юм байхгүй болцдог байна. За дээр нь хөдөөнөөс хот руу шилжиж чиглэсэн хөдөлгөөн нь бол бас иргэдийн төлөөлөл нийтийн бодлогын үйл ажиллагааг одоо сул дараа болтод нөлөөлж байна гэдэг иргэн талтаа бол бид нар ийм сул талыг гаргаад байна. Иргэдийн нийтийн хурлын өөрийнх нь сул тал нэр нэгжтэй нээлттэй байж чаддаггүй. За санхүүгийн эрх мэдэл байдаггүй учраас альва үйл ажиллагааг явуулж бас чаддаггүй. За улс төрийн нөлөө бол тодорхой хэмжээгээр байж байдаг. Иргэдийн нийтийн бодлоготой. За иргэдийн нийтийн бодлогын жилийнхаа ажлыг хэрэгжиж төлөвлөгөөгөө боловсруулахдаа бол иргэдээс санал авах нь бол авдаг байгаа. Бичгээр амар янз бүр бодлоо. Гэхдээ тэр авсан санал нь ерөөсөө амьдрал хэрэгждэг. Гэхдээ энэний гол санааг нь бол бид нар бас санхүүгийн эрх мэдэл байдаггүйтэй холбож бас тайлбарлаж байгаа. За иргэдийн нийтийн бодлогын тэргүүлэгчид гэж цөөн хэд хүн байдаг, 7-9 хүн байдаг. Тэрний зөвхөн иргэдийн нийтийн бодлогын дарга нь 30% урамшуул цалин авдаг. Үлдсэн тэргүүлэгчид бол альва ямар нэгэн цалин урамшуул байдаггүй учраас ядаж тэднийг дэмжих тийм урамшууллын систем байдаггүй учраас энэ үйл ажиллагаанд бол тийм итгэлэн бас сайн оролцож чаддаггүй гэж үзэж байгаа. За заримдаа бас тэдгээрийн ур чадвартай холбоотой байдаг. Тэдгээр нь бас альва одоо хорооны төвшөнд үйл ажиллагааг авч явах чадвартай байдаг. За дээр нь одоо энэ нөлөөлж байгаа юм бол одоо нөгөө засаг захиргааны хуваарлттай буюу одоо харьцуулсан байдаг чинь хороог бол одоо хөдөөний багтаа зөвлөж утсан. Дүүргийг бол одоо сумтаа зөвлөж утсан. Хотлыг бол одоо аймагтаа зөвлөж. Энэ одоо хороо цэний засаг захиргааны бүтцэн бол өөрөө хороог бол сул дараа болж байна. Тэгэхээр энэ бүтэц зохион байгуулалтыг эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр бидний гаргаж ирсэн сул байна. За давуу талыг бид нар давуу талыг одоо ярих болоогоо. Давуу талын дараа юу? За одоо дараагийн групп. За